Саяхан л алтан навчис хийслээдээ аяны шууд буслаадаа хэмээн дуу хоршуулан дуулж үсгээ анхлан нүдэж 10-ын тоог жижигхэн гараараа бичиж сурсан андууд минь өнөөдөр 12 намрыг үдэж 12 дахь хавартайгаа золгож аав ээж өө эмээ асран хамгаалагчдаа юу сурч мэдснээ таниулан амьдрал хэмээх их ертөнц рүү жигүүр дэлгэн нисэх гэж байгаа минь инээ. Living it up in the city. Got chucks on with Saint Laurent. Gotta kiss myself, so pretty. I'm too hot. Call the police and the fireman. I'm too hot. Make a dragon run the retirement. I'm too hot. Say my name, you know who I am. I'm too hot. And my band about that, let's break it down. Girl said you hallelujah. Girl said you hallelujah. Girl said you hallelujah. Cause Uptown Funk don't give it to you. Cause Uptown Funk don't give it to you. Cause Uptown Funk don't give it to you. Saturday night and we in the spot. Don't believe me, just watch. 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 Hey, hey, oh. Wait a minute. Wait a minute. Wait a minute.
Бид Төв аймгийн тэргүүний сургуулиудын нэг Төв аймгийн Баянчанман сумын 12 жилийн дунд сургуулийн 12 дугаар ангийн төгсөгчид. Энэ л өдөр гэр бүлийнхэн маань бүгдээрээ давтаж, багш нар маань хамгийн сайхан инээмсэглэлээр бидэнд бэлэгдэж, 5 дугаар анги, 9 дугаар ангийн дүүнер маань хүртэл бидэнтэй хамт дуу хоор, баяр багтал дүүрэн төгсөлтийн баярыг маань чимэглэн их баярыг хамтдаа өгцөн. Анхны бороо зүрх сэтгэлд дурсан жүлдээ зургийн цог анхны хайр зүлэн үнсэлт чиний хэл байсан сэтгэлгүй тодхон бүлжээ анхны хайр зүрхий тогшоод үрдийн өрсөж үнэн хайр чамайг дуулаа чимээ хасдаг хонжид сэрхэн их тусамж сэтгэлд хөвөрнөө айдгүй дуутай оюутнаас чамтай минь хаа Гэхдээ л яагаад ч юм энэ бүх инээмсэглэлийн цаана үл мэдэг гониг нуугдаж байлаа. Бидэнд А үсэг зааж 10-ын тоог нөлөөлсөн бага ангийн багш бол Монгол улсын төрийн дээд шагнал Хөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Алтан гадас одонд багш Баатрын Янжин хорол. Гураар сүлжсэн урт гизэгтэй намуухан яриатай багшаагаа бид нар анхнаасаа л зөвхөн бидний багш л байсан байх гэж боддог байсан ч багш маань биднээс ч өмнө олон төгсөгчийг төгсгсөн туршлагатай багш байсан билээ. Тэгэхээр бид сайн багшаар их замын ихтэй тавиулсан азтай хүүхдүүд байгаа биз? Бид нар бага ангитай их хэлний олимпиадад аймагтаа 2 удаа тэргуун байр эзэлж, спортын олон аврах сурагчид бидний дундаас түрэн гарч сурлагаараа аймагтаа төдийгүй сумандаа үргэлж манлайлж ирсэн. 12-ийн анги маань 2014 онд 1-ийн анги болж дааж авч ажиллаж байлаа. За ингээд манай ангийн сурагчид маань урлаг, сурлаг, спортороо аймагтаа бол тэргүүлдэг анги байсан. За ингээд Монгол хэлний их хэлний олимпиадад аймагт 2 удаа аваргалж, номын сайн нөхөр анги хамт олноор аймагтаа аваргалж, эрүүл мэндийн сахих анги хамт олноор аймагтаа аваргалж, ингээд би аймгийн аваргыг 3 удаа болсон. Нэг аварга энэ анги дээр 17 онд аймгийн аварга болж байсан. За ингээ энэ анги бол яг 1-р ангиас нь төгсөж байгаа миний отхон шавнар мань болж байгаа. Ингээд энэ анги маань одоо цаашаа 12 төгслөө. Одоо энэ сургууль, аймаг, сумын одоо бүхэл боломжит уралдаануудад бол тэргүүн байрыг урлаг, сурлаг, спортороо манлайлж байгаад өнөөдөр маш их бахархаж байна. Сумын 2 аварга энэ ангиас төрсөн.
6 шилдэг сурагч төрөхөд 5-ны ангиас төрж гин. За тэгэл өшөө одоо спортын мастер, дид мастер, улсын авраг, Азийн авраг энэ бүх амжилтууд энэ ангиас төрж байгаад өнөөдөр багш хүний хувьд бол маш ихээр бахархаж гин. Шавнараараа одоо үнэхээр бахархаж зогсгол багш миний хувьд бол сайхан байна. Ингээ одоо шавнартаа захиж хэлэхэд нэлсэлтийн ерөнхий шалгалтаа одоо маш амжилттай өгж өөрийнхөө хүссэн мэргэжлийг эзэмшиж улс их орондоо ихийг бүтээсэн иргэд болоосай гэж хүсэн өрөөж байна. Сүүлчийн ховны цэгнаа Нурсвал зургийн цомогтэ Сүдэргүй инээ цалигнаа Амины бихэн цэхэрхүү Айгуудурын сурагч нас минь баяртай Ахныг инхэн хайр Имзэргээр ухан дурлал минь баяртай За сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн байна уу? За сууцгаа минь хүүхдүүд. Ямар хөөрхөн хүүхдүүд вэ? За багшигаа таних уу? Танихгүй. За багшийн Янжи Орл гэдэг багш байна. Тэгээ өнөөдрөөс эхлээд би танай ангийн багшаар ажиллахаар тагдгийг хүлээж авч байна. За ингээд миний хүүхдүүд хичээлдээ идэвхтэй оролцсон шүү. За ёо. За багш нь та нараас энд зургийг ажиглаж харж агаад юуны тухай зураг байна? Юу гэж бодож байна? Багштай хариулж хэлнэ шүү. За ёо. За хэн хэлэх вэ? За энэ зургийг ажиглаарай. За энийг хөрх охин хэлдэ. За мундаг. Ёстой сайн хүүхдүүд байна. Аав охин хоёр хичээлээ давтаж байна. За тэгвэл багш нь аав гэдэг үгийг хэлье. Сайн сонсож жагаад ямар аваа үсэг орсныг та нар сонсож багштай хэлхэн шүү. За ёо. Аав. За ямар аваа үсэг орсон шиг байна. Миний хүүхдүүд хичээлдээ идэвхтэй орсон шиг сургуулийн сурагч болсон юм чи гоё байна штэ. За миний хүнийг хэлдэ. Ягаад юугуугаад эргэж хараад байгаа юм чи за. Оо мундаг аав. За миний охин хэлдэ. Оо зүйтэй. За чи хэлдэ. Оо за аав гэж мундаг миний хөө зөв байна. За гэхдээ үгийн эхэнд ямар аваа сонссон бэ? Оо аваа үсэг сонссон. Аав гэхэд ордог аа үсэг өнөөдөр үзэж байгаа юм. За энэ дарамлаар аа үсэг, том аа үсэг. Энэ бичмлэр дарамлаар жижиг аа үсэг байгаа. За энэ дарамл том аа үсэг юутай төстэй байна? Та нар гараараа хийгээд багштай харуулж чадах уу? Оо ямар мундаг. Зарим нь гараа бөөрөнкөө ихгүй шүү. За. Оо ёстой мундаг. За. Цүнхэндээ авчирсан юм ухахгүй шүү. Та нар хичээл тараач ихрээ идээрээ миний хүүхдүүд. За болгоч ёстой онц. За багшигаа дагаад хэлээрэй. За энэ бичмэл том аа. За ааг богноор ингэж дуудана. Одоо хоёр ааг ингэж давхарлаад бичсэн харагдах юм бол та нар яа дуудмаар санагч чинь багштай хэлдэ. Оо онц. Гэж дуудан шүү. За одоо үсгийг яаж бичдгийг багш нь энэ том үсгийг энэ та нарт үзүүлээ. Дэгээ эхлэлтэй урд шулуун зурлаг орхицтай. Хэлээрэй. За нэгээрээ хэлээд явчих юм нэгтүүд хэлээрэй. Оо онц чанга хэлээрэй. Оо зүйтэй. Оо ямар сайн хүүхдүүд ээ. Бүгдөө онц сурах юм биш үү? Оо ястай мундаг. Дэвтрээ нээгээрээ багшин ширээн дээр нь үсэг бичээ дэвтрэнд тавьдсан баг шүү. За дэвтрээ нээч. За одоо уншаарай. Би За дэвтэртээ нэг мөр бичээдэх. Нэг мөр бичээдэх үсгээ.
Оо миний хүү үзгээ ингэж барина шүү бацахгүй шүү за. Хин гинэ алтан гэрэл. Оо ямар мундаг юм бэ. За ингэ бичин шүү. Оо чи татаад муухай бичиж тэхгүй шүү. За. За бичээрэй. За миний хүү чадчихна зүйтэй. Оо зүйтэй энэ охин ямар гоё бичдэг хөхт вэ. Үзгээ чанга атахгүй миний хөхтүүдээ. За бичээрэй миний хүү. За чи арай жижиг муухай бичих гээд байна уу аа? Гоё бичин шүү. За энийх гоё бичиж байна. Оо ямар мундаг хөхт миний хөө гараа ингэж тавьж сууж бичээрэй за. Хэтийг тонгоол миний хөхтөд бүхтэр болчин тэгэхээр дээшээ суугаарай за. Чи баахан чихэр аваад ирсэн мө миний хөө маргааш битээ авчираарай. За зүйтэй миний хөхтөд. За та нар санаж байгаа багш нь ингэдэг те 1 2 3 гэдэг байсан санаж байна уу? За үзгээ тавьчих. За одоо энд багш нь ингээд зургнууд наацсан байгаа хараарай. Энд яаж ийн? Оо багш гिचээл зааж байна. Энд юу гэж байна? Оо юм багшийнхаа заасан гिचээлийг сайн сонсоорой гэсэн үг шүү. За ёо. За энэ номоо уншин. Ингээд цэг сууж номоо унших юм байна. За энд хүүхэд гिचээлээ яаж байна? Бичиж байна. За энэ зургийг хараад гिचээлдээ орохдоо яг энэ дараалалаар ингэж гिचээлдээ идэвхтэй оролцоорой гэж байгаа юм нэгтэй. За одоо эхний цаг завсарлаа. За бүгдөө нэг тоглоом тоглолцоорой. Шүн гэхээр та нар доошоо тонгоон шим нэгтэй. За ёо. Бороо орлоо өдөр гэхээр дээшээ болно. Бороо орлоо гэхээр ширээгээ ингээд тогшно. Нар гарлаа гэхээр ингээд суунш. За ёо. Ямар хөөрхөн хүүхдүүд вэ? За анхаараарай. Шүн. Оо ямар мундаг юм бэ. Өдөр. Бороо орлоо. За зарим нь бүр хитэн нүдэхгүй шүү. За нар гарлаа. Оо ямар мундаг хүүхдүүд вэ. За завсарлагаанаар ингэн. За та нар цэцэрлэгтээ дуудуулж ирсэн үү? За багштай нэг цэцэрлэгийнхаа тухай дуудуулаад өгдөө. Оо ямар хөөрхөн хүүхдүүд вэ. Энэ ямар их юм оролддог охин битээ юм оролдорооч. Оо яста мундаг. За баярлалаа. За болсон нэг хүүхдүүд. За эхний цагийн гिचээл завсарлаа. За завсарлагаанаар хоорондоо ярьж бодно, чөлөөтэй сууж бодно, авчирсан чихэр боовоо идэж болно. За юм нэг хүүхдүүд. За суусгаач. За завсарлаад одоо 2 дугаар цагийн гिचээл орно. 2 дугаар цаг дээр математикийн гिचээл орно. За одоо багш руугаа анхаарад та нар цэцэрлэгтээ сурсан дүрсүүдээ гар өргөөд хэлнэ шүү. За дугуй өшөө. За бөөрөнкий гэж байна. За дугуй бөөрөнкий хоёрын аль нь улаа хүүхдүүдээ юм. Оо дугуй. Бөөрөнкий юутай төстэй хэн хэлэх вэ? За оо бөмбөг. Ямар мундаг хүүхдүүд вэ. За тэгвэл энд хідэн ширхэг дугуй байсан бэ? Хэн хэлэх вэ? Энэ нэг. Нин ямар тэмдэг лээ? Нэмэх. Нэг. Тэнцүү. Нэг дээр нэгийг өө зүйтэй 2. За гараараа багштай харуул да. Харъя багш нь гараараа харуул да. Өө чи яагаад 5 6 өргөөд байгаа минийхөө. Биш байхгүй юу да. Энийг бол энэ 1 2 шүү минийхөө. За та чи яагаад та өрөхгүй суучгаа. 1 2 өө ямар. Биш минийхөө. Нэг ингээд дар. За зүйтэй.
2. Энэ биш минийх, энэ биш шүү. Зүйтэй 2. Алуу харъя. Онцорч чи яагаад өрөхгүйс суугаад байгаа юу бодсон юм бэ? Гэрээ сонсон юм. Одоо ингээд сурагч болдөө шүү. Гэрээ санахгүй шүү. Энэ би байдгүй. За 1 2 шүү минийх. За сайн тогтоон шүү. За харъя бүгд. Их сайн. Ямар мандгийн. За буулгач. Одоо багш нь хэдэн ширхэг юм барьсан байна? 1 ширхэг юм барьсан. Энэ 1 ширхэгийг хэдийн цифрээр тэмдэглэдэг болов? Багштай хэлэх үү? За миний хөхөл тэр ёстой мундаг шүү. За 2 2-оор тэмдэглэх зөв хөгтөд. За буруу гэж шүү. Багш нь гिचээлд хамгийн сайн оролцдог хөгтөр ангийн даргатай биш шүү. Та нар ангийн дарга дуртай байна уу? Хэн болох вэ? Зүйтэй бүгдээр за багш нь хамгийн сайн оролцсоор нь болгоно. Энэ их сайн охин байна. Их итгэвтэй оролцож онц сурлагтангууд их л гарах юм дээ та нараас. За багшийнхаа хэлснийг сайн ойлгоод зөв хариулаад байх юм бол тэгээд онцордог байхгүй юу. За энэ 1-ийн цифр дарамтлаар энэ хөгтүүдээ. 1 хэлээрээ. 1. За энд бичмлэр 1. Энд хэдэн дэгдэхээ явж байна? 1 дэгдэхээ. Энд хэдэн дэгдэхээ байна? 2. Тэгвэл 2 дэгдэхийг 2-оор 1 дэгдэхийг 1-ээр тэмдэглэх нь шүү дээ. Ойлгосноо миний хөгтүүд? За дэвтрээ нээгээд багшигаа хараарай. Дэвтрээ нээгээд. За энэ дэвтрээ нэгээ дөрвөлжин дэвтэр гэж энэ дөрвөлжин шугамтай дэвтрийг хэлж байгаа юм. За тэгээд энэ дэвтрийнхаа голоос малуу хоошоо богино зурлаг доошоо яг энэ дөрвөлжинийхаа голд ингэж зурх 1-ийн тоо. Бичмлэр 1-ийн тоо. За багш нь дэвтэрт нь тавиад өгсөн 2 мөр бичээд хараа. Ямар мундаг хөхтүүд вэ? За 1-ээс 10 хүртэлх тоогоо нэг тоолцчихъя да бүгдөө. 1 2 3 4 5 зарим нь буруу тоолоод байна шүү. 10. За зүйтэй. За одоо 10-аасаа буцаагаад ухраагаа тоолоод тоолчихгүй хтэй нөө. Ганцаараа. За миний охин тоолоодох энийг хитгэвтэй шүү. За. 10 9 8 7 5 4 3 2 1. Онц за. 10 9 8 7 6 5 4 3 2 1. За мундаг. Ёстой мөн миний хөө юу оролдоод бодоос утсан байж. За чи нэг тоолоодохдоо 10 9 8 7 6 5 4 3 2 1. За мундаг чаддсан байж тээ. За чи нэг тоолдоо яагаад энийгээ суугаад байгаа чи чадах хичээлд орохгүй. За 8 7 6 5 4 3 2 1. За мундаг. Ёстой сайн хөгтөө. За гэрийн даалгаварт миний хөгтөд 1-ийнхаа цифрийг 5 мөр бичиж ирэн шүү. Ойлгосноо? За одоо багш нь харуулъя хэдэн мөр бичих нь 1 2 3 4 5 мөр. Одоо ойлгосноо? За дэвтрээ хаагаад тавьчих нь хөгтөд. За бүгдөө багштай цэцэрлэгтээ сурсан дуу шүлгээс уншиж их хүүхэд байна уу? Одоо завсарлаганаар нэгнийх авьяас үзье бүгдээр. Тийм хүүхдүүд байна уу? За энэ өстой авьяастай мундаг хүүхч. За Болчмор хөөхөндөө боо талхан дуртай да өвөл болохоор даадаг да өвсөн доогоор шороодаг да жив дуурдаг да жижигхэн хөөхөн болчмор доо. За баяр хүргэе. Ямар мундаг юм бэ? За тэгвэл тэр их авьяастай шүү. За шинэ дуулдаа. Вамунэшир манат хоёроо тоохи ави хоёрын гэсэн доолоо бишүү. Мартацсан салгуулаад дуулаараа миний хөгтүүд юу гэдэг лээ? Морь унж тавья, машин барьж явъя, ном сонин уншия, ногоомото тарья. Өнөөдрийн хичээл ингээд тарлаа. Ээж аав нь ирээд аваад явчихсан. За. Сургууль гоё байгаа үстэй.
Аа одоо бүгдөө онцорно гоё байна. За багш нь тоолно та нар хөдөлгөөнүүдээ хийн шүү. За ёо. 1 2 3 4 5. За болсон. За ёстой мундаг. Гоё хойцтэй бүгдөө. Хичээлээсээ хоцрохгүй ирнэ шүү. За ёо. За. За баяртай минийхүүд өнөөдрийн хичээл тарлаа. Харин манай дунд болон ахлах ангийн багшийг Базар Айрагчаагийн Ганчулуун гэдэг. Ганчуу багш маань энэ суманд төрж өсөөд энэ сургуулаа төгсөж өнөөдөр эргээд төрлөх сургуулаа багшилж байгаа бидний хамгийн бахархалтай эрхэм хүний нэгэ. Монгол улсаа төлөөлөн Азийн аврах шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж ирэхтэн бид нар сургуулаараа баярлаж өгтөж байсансан. Тэр үед ийм мундаг багштай болох юмсан гэж бодож зогссон бидний мөрөөдөл хүн удахгүй биевж тэр хүн маань манай ангийн багш болсон доо. Түүнээс хойш багш маань Азийн, улсын, аймгийн, сумын олон ч тэмцээн уралдаануудад амжилт гаргаж бидний бахархал байсаар ирсэн. Төгсөлтийн маань баярын маргааш нь хүртэл багш тэмцээнтэй байсан гэж боддоо. Багш маань тийм л хичээнгүй хүн. Багш маань бас их хөгжилтэй, маш хөдөлмөрч хүн. Намрын ажилд бид нар ангиараа явж анхны хөдөлмөрийн хөлсөө авч үзсэн тэр өдрүүд одоо ч бидний амьдралын хамгийн сайхан дурсамжийг хэвээрээ үлдсэн. Хүн хөдөлмөрлөж сурсан цагт амьдралд алцахгүй гэж багш маань байнга загтаа. Тиймдээ ч бид ангиараа нийгмийн тустай ажилд үргэлж нэгдэж оролцдог байлаа. Төгсөлтийн баярын энэ өдөр ч гэсэн манай ангиас сургуулийн шилдэг сурагчид тодорсон нь бидний бахархал байсан юм. Энэ бүхний цаана биднэрт эрдэм мэдлэгээ хайрлаж, хүн болох ухааныг зааж, алтан сургаалаа өвлүүлсэн эрхэм хүндтэй багш нар минь бий. Та бүхэндээ бид чин сэтгэлийн гүнээс баярлалаа. За 2025-аас 2026 оны хичээлийн жил бид бүхний хувьд онцлог жил байгаа. Яагаад тэгэхээр 2019-өөс 2026 оны 26 хүртэл 6 жилийн хугацаанд одоо энэ ангийг би ганцлуун гэж миний бие одоо удирдсан залж. За өнөөдөр бид хүн одоо Эрдмийн баяраа одоо анги нийтээр 20 зургуулаа хийгээд эцэг эхчүүдтэйгээ бөөндөө ингээ нийлээд байцгааж байна. За тэгээ манай ангийн бүрэлдэхүүний хувьд бол 13 охин, за 13 хүүхэдтэй ийм шижигнсэн сайхан 26 хүүхэд маань одоо өнөөдөр Эрдмийн баяраа хийж байгаад багш нь маш их баяртай байна. Тэгээ та бүхэндээ хүүхдүүдэд нэг хайртай шүү. Тэгээд нарны засраг шиг гэрэлтэж, за өдшийн сар шиг сайхан гялалцаж яваарэ гэж хүсэн өрөөгөөд за удахгүй болгож байгаа одоо ээш ерөнхий эзлэлийн шалгалтнаа бүгдээрээ хүссэн сургуульдаа орж хүссэн эзэлтэндээ амжилттай сургуулаад өргөөд за тус тусынхаа одоо багш нь дандаа хэлдэг. За хэдхэн мөчийн дараа хэдхэн хоног сарын дараа одоо та бүхэн маань дальж өгөрөн жил гэж одоо амьдралынхаа анхны алхмыг одоо 26 өөр тийш явж өөр замаар одоо өөр өөртөөхөө амьдралаар амьдрнаа. Тэгээд хэдий өөр амьдралаар амьдраад өөр тийшээ сургууль соёлд явсан ч гэсэн нэгэндээ дандаа хайртай байгаарай. Нэг нэгээ үргэлж хүндэлдэг байгаарай. Магадгүй нэг зовсон цаг ч юм уу жаргацсан одоо явж байгаа цагт эргээд ирэх чинь тэнэдэр найдсан ч юм уу түшиг болж шүү. Тэгэхээр үргэлж нэгэнтэйгээ эвтэй, найртай, хамгийн гол нь хүн байгаараа гэдгийг багш нь үргэлж загтаг. Тэгээд багш нь хүүхдүүдэд бүгдээр нь нэг хайртай шүү. За энэ ангийн чинь би одоо анх яг одоо биеийн тавирын багш тэгээд нөгөө тэмцээн уралдаанд явдаг байсан. Тэгээд ерөнхийдөө бол анхандаа анги авах ер нь их сонирхолгүй байсан. Тэгээд ерөнхийдөө л надад тамирын багш чинь нөгөө спорт уралдаанд тэмцэн ингээл тэгээд хамт олон за чи нэг багш услынх нэг анги даагаад үзье гэдэг. Тэгээ янжин орлоо огш маань за чи энэ ангийг нэг аваад төгсгөөд үзүүл яасан бэ гэж санал тавиад тэгээ бодцоод энэ ангийг одоо хамгийн анх 19 онд 6 анги гэдэг ангийг одоо аваад одоо ингээд бид хүмүүс 6 жил хамтдаа за ястаа эрэлтдэгтэй муудахтаа гомдохтоо гомдно
Тэгэл одоо ингэсээр 6 жилиг ардаа ороход одоо хүүхдүүд маань төгсгöd бэлэн болсон байна. Тэгээ. За тэгээ энэ бүхний ард одоо нэг зүйлийг бас маш хэлэхгүй болохгүй. Юу вэ гэхээр одоо энэ бүхний хүүхдүүдийн манард үргэлж одоо эцэг асран хамгаалагч та бүхэн байж идэг. Биднийг бүх зүйл дээр дэмждэг та бүхэндээ маш их баярлж өгдөг шүү. Та бүхэн манаас байхгүйсэн энэ хүүхдүүд маань энэ их амжилтанд хүрэхгүй. Энэ одоо сурах орчиндөө бас тавтаа сурахгүйсэн. За зарим үед бас манай ангийн бас эцэгхийн зөвлөгийг бол бас дурдахаар авах одоо багш нар хөрлөдөг. Ганчлан багшийн эцэгхийн зөвлөл амар юм аа. Ганчлан гэдэг чинь өөрөө ч хийнэггүй үеийн тэр эцэгхийн зөвлөл нь харин нэг сайхан итгэвтэй хүмүүс байх ингээд одоо эцэгхийн зөвлөл маань бүхэл юмны ард байдаг. За хүүхдүүд маань ч гэсэн багшигаа маш их дэмждэг. За одоо манай анги одоо сая одоо амжилтуудаас нь сухад дурдах юм бол одоо манай ангийн мөнгө тулга маань 12 дахь ангийн шилдэг төгсгч болж байна сурлагаараа. За Эрдэнэ Мундрал маань одоо спортороо шилдэг сурагч болж байна. Ингээд энэ мэтчил манай ангид бол одоо урнаа огч төрөл багш нэлжлээсэн. Манай шилдэг одоо төгсөгч спортын сурагч зөндөө байна. Сурлагатай хүүхдүүд төрөл зөндөө байна. Урнаа огч одоо яалтч олон хүүхдүүд орлоо нэг нь ялагч болд юм да. Тэгтээ танаа анги бол яа харахгүй мундаг гэдэг багш нас тэр 9 5 12 дахь ангийн багшартай хуралдаа сууж байхад бас ангийнхнаараа маш их бахархаж байсан. Ягаад тэр манай анги өнөөдөр 5 хүн хүртэл харсан л маш их одоо шагналын хор бууж одоо хүүхдүүдийн маань хөлс хөдөлмөр бүхэл цаг зав гаргаж одоо хөдөлмөрийнхөө үр шимийг өнөөдөр бас хүртсэн байна. Тэг хүүхдүүдэд дахин баяр хүргье. Би бол одоо энэ ангиар маш бахархдаг. За энэ ангийн одоо бага ангийнх нь багш нь бол Янжин Орол багш байсан. За Янжин Орол багш маань бол хүүхдүүдийг маш сайхан хүмүүжүүлж тэгээд аймгийн одоо монгол хэл уншлагын авраг анги байсан. За тэгээд дунд ангиас нь эхлэн одоо чулуу багш маань авсан байгаа. За тэгээд чулуу багш маань ч гэсэн энэ ангийг маш сайхан амжилттай ингээ өдөртөн зохион байгуулдаг байсан. За эдний анги маань одоо аймгийн 30 гаруй сургуулаас одоо ангиараа эрүүл мэнд одоо нийгмийн хичээлээр бас 2 3 дугаар байранд ангиараа орж исэн. Ингээд ийм амжилттай хүүхдүүд. За тэгээ эдний ангийн хувьд бол ер нь бол хүмүүжил их сайтай. Тэгээд ер нь сурлага урлагийн бас их спортын одоо юм авьяастай. За тэгээд бас хүнтэй маш их гоё мэдлдэг. Намайг одоо манай хүүгийн одоо найзууд бол ингээл гудман таархан сайн өгчээ гэдэг ингээ мэдлчээдэг. Тэгэхээр энэ анги маань бол үнэхээр хүмүүжил сайтай сайхан анги гэж би боддгоо. За манай энэ шав маань болохоор Батулдын Батчаргал гэж хүүхдүүд хөнгөн атлетик, за сагсан бөмбөг, за волейбол спортоор хичээлдэг. За энэ хүүхд маань аймгийн волейболын аймгийн 1 удаагийн аврах, сагсан бөмбөгийн 1 удаагийн аврах, за хөнгөн атлетикийн аймгийн 2 удаагийн аврах. За Монголын хүүхдийн спортын одоо хүүхдүүдийн одоо маш их өсөөлөдөг нэг спорт бол нөгөө Монголын хүүхдийн спортын наадам байдаг. За Монголын хүүхдийн спортын наадмын 7 дугаар их наадмаас зээрэнцэг төрөлд хүрэл медаль авсаа. Одоо ингээд Төв аймгийнхаа нэрийг ингээд гаргасан мундаг хүүхд маань байна. Бидний давталгаа бид нар одоо Тамирын багшийн анги тэгээ манай багш өөрөө хөнгөн атлетикийн тэр дугуулan хичээллүүддэг. Тийм болохоор бид нэртэй суур техник анхны шатны үүдийг бүгдийг өөрөө бичлэн сайн зааж өгсөн. Тэгээд тэрнээс нь ахуулаад тэгээд ер нь багшийн хавцаар бид нар одоо хөнгөн атлетикийн спортоор маш том амжилтуудыг гаргасан. За дараагийн хүүхд бол одоо сүх чулууны сүх жаргал гэдэг манай бас сакс болоод хөнгөн атлетикаар хичээлдэг. За сагсан бөмбөгийн аймгийн 1 удаагийн аврах, за волейболын 1 удаагийн аврах, за хөнгөн атлетикийн уртын хариалт, гурван хариалтын 4 удаагийн аврах нь. 4 удаагийн аврах, буука гүйлтийн 400-ийн алтан медальт. За Монголын хүүхдийн спортын их наадмын 7 дугаар их наадмаас хүрэл медаль хүртсэн. За ийм амжилттай мундаг тамирчин хүү маань байна. За намайг сүгчлөө хөхтэй сүгч аргал гэдэг. Тэгээд би энэ ангид болохоор 10 дугаар ангид орж ирсэн. Угаасаа ер нь нөгөө анги байсан болохоор ихэхийн таньдаг байсан, ихэхтэй найзалдаг байсан, нөхөрлөдөг байсан болохоор тэгээд яг хэцүү зүйл байгаагүй. Гоё эс. Тэгээд анх болохоор ангийн багш Ганжуулан багш маань намайг одоо хөнгөнд яв гээд би явахгүй зүхтаадаг байсан. Хөнгөнд дургүй байсан. Тэгээд энэ ангид орж ирээд хөнгөний тэмцээнүүд яваа. Тэгээд хөнгөн атлетикийн спортод гүн орсон да. За дараагийн энэ сууж байгаа охин бол манай ангийн одоо ариун үслэн гэдэг одоо сүүлийн үед сагсан бөмбөгийн спортоор амжилттай хичээлж байгаа. Өнөөдөр одоо тэрийнхээ өр шимийг хүртээд сагсан бөмбөгийн 2 дугаар зэргийн одоо шагнал авсан байгаа. Тэгээс өглөө ирж байгаа. Тэгээд одоо ингээд 12 дугаар ангид орсноос хойш ингээд
ингээд хугацаа маань ингээд илүү ингээд хавар ингээд ойр тогтсон юм бол ингээд одоо юу гэдэг дунд ангитай ингээд зуны амралтыг хүлээдэг ч юм уу ингээд хичээл хурдан тараасаа ингээд тиймэрхүү байдаг юм бол одоо зүгээр аль болох ангийнхантайгаа ингээд ер нь л ингээд хамтдаа ингээд ямар ч тийм гоё юм уу хоёр нь л ингээд бөөндө хамтдаа байхыг илүү үзсэн. Манай сургууль бол яг зөндөө онцлогтой одоо намар ингээд ангингуудаа ингээд тэр чинь бас нэг төрлийн дурсамж болон нэг хичнээн ажилчтай ингээд хавар ер нь ингээд сургуулиас тиймэрхүү ажлуудыг аягүй сайн ингээд зохион байгуулж өгдөг гэх юм уу. Одоо юу гэдэг ангиараа хог түүн вагонд явна тэгэл тэдрэн тэгэл ер нь дараа нь бодож ирнэ аягүй гоё дурсан. За энэ бол манай ангийн бас Мишель гээд анх хоёрын Мишель гээд охин маань хөнгө атлетик спортоор сүүлийн 3 жил хичээлж байгаа. Хөнгө атлетик спортоор 3 хариалтаар хүрэл медаль. За гүйлттэй урт хариалтаар бас мөн хүрэл медаль. Одоо өнөөдөр Эрдэнэ баяраа тэмдэглээд маргааш Төв аймгийнхаа аврах шалгаруулах хөнгө атлетик хэмжээнд мөн 3 хариалт урт хариалтаар Баян Жанман сумаа төлөөлж одоо оролцохоор бэлтгэл нь хангагдаад одоо ингэж байж байна. Манай эцэг эхчүүд болохоор хүүхдүүдээ аягүй сайн дэмжиж өгдөг. Тэгээд сая гэхэд манай ээж болохоор өөрөө эцэг эхийн зөвлөлт өгдөг байхгүй юу? Тэгээд өчигдөр орой бол бараг гэртээ үзэгдээгүй, надад автаагүй. Одоо ч гэсэн ингээд энэ тэнд юм юм янслал яваад байгаа. Бидний санаа бодлыг дэмжиж бидний сайхан байдлахын төлөө ингэж хүч хөдөлмөр зарцуулж байдагт баярлалаа. Миний зүгээс бол хамгийн сайн найзууд бол Немо Мич хоёр бүр ингээд нэгдүгээр ангид нэг мэддэг болсноос хойш одоо хүртэл нэг үнэхээр цаалж хасаж чадахгүй ер нь нэг муудалцаагаагүй үнэхээр сайн найзууд байдаг. Мэдээж obviously спортлог сурагч гэвэл эрдмээ хэлнэ. Ухаантай хамгийн гавл гэвэл толгой хэлнэ. Тэгээд ер нь манай ангийн бүсэл хүүхдүүд бүхэл юмдаа авьяастай аягүй мундаг хүүхдүүд байдаг. 12 жил нэг ангид байж нэг амааг өгөөж тусал дэмжиж надтай үргэлж найсаг хацдаг найзуудаа үнэхээр их баярлаа. Хайртай шүү. Хүндэн хайртай шүү. За энэ дараагийн хүүхд бол одоо манай ангийн сагсчин Ариун Солонго мөн анх бол хөнгө атлетикээр хичээлж чад хөнгө атлетикээр ороход одоо сагсны замналаараа тэр чигээр орсон. Манай анги одоо өсгөрөөдтэй охин байна. За Ариун Солонгын хувьд бол одоо саяхан болсон аймгийн аврах шалгаруулах сагсан мөнгөний тэмцээнд за бага өдөртөө оролцож аймгийн аврагын мөнгө медалийг хүртсэн. За өнөөдөр хөтөлмөрийн одоо юг үр шимийг үнэлүүлж сагсан мөнгөний спортын 1-р зэргийн одоо шагнуулж ингэж мундаг амжилтаараа дараа 2 тоногоор төгсөж байна. Ариун Солонгой тэгээд бүгдэнд нь хайртай шүү. Тэгээд хамт 4-6 жилийн хамт ингээд хөнгөрсөн айгуу ингээд уртлагч ингээд асар хурдан хугацаанд өнгөрлөө. Тэгээд бүгдэнд нь үнэхээр хайртай шүү. Хамтдаа уйлж, хамтдаа инээж, хамтдаа даарч, хамтдаа урьж бүгдээ ингээд баян бүхийд минь хамт байж хэцүү үед нь төлж туршдаг баярлаа. Манай ангийн хамгийн хөөрхөн гэвэл Мишель. Манай ангийн Мишель хамгийн соёлог хамгийн идүүтэй бүсдтэй үнэхээр илдэг, нээлтэж хавцдаг хамгийн өргөх. Тэгээ манай ангийн хамгийн спортлог гэх юм бол би Эрдмэгээ гэж хэлнэ. Асар олон спортод ингээд бүгдэнд нь ингээд өв тэгш байж чаддаг хамгийн чадвартай хөх гэж хэлнэ. Хамгийн сурлагатай нь мэдээж манай толгойтой яриад их юм байхгүй. Тэгээд хамгийн тийм сэргэлэн гэх юм бол мөнх эрдэнэдээ хайртай шүү. Тэгээд бусдаа үнэхээр илдэг харцаж байнга яг нэг зангаар байдаг анхаадаа бас хайртай шүү. За энэ цагаан бижигтэй хүүхд бол одоо манай 12 дугаар ангийн одоо өнөөдөр 12 дугаар ангийн сургуулийн 2025-26 оны хичээлийн жилийн шилдэг спортлог төгсөгчөөр одоо төгссөн. За Эрдэнэ ундралын амжилт гэх юм бол аймгийн аврах шалралт 4 төрлийн тэмцээний алтан медаль. За аймгийн аврах шалгаруулах 200-400 м-ийн 4 удаагийн авраг. За 400 үржигч 400-ийн бөөгөө тэмцээний авраг. За нодлон жил болсон 2025 онд болсон Монголын хүүхдийн спортын наадмаас 400-ийн төрөлд алтан медаль хүртсэн. Ингээд Монголын 400 м-ийн хамгийн хурдан хүүхд маань одоо манай ангид байна. Гүйсэн оримтив нь одоо улсын хэмжээнд улсын ороонд үнэлэгдээд тэрэн зөвшөөрөгдөд Монгол улсын дэд мастер цол тэмдэглэл авсан юм шамбан байна. Өнөөдөр би сургуулийнхаа шилдэг төгсөгч боллоо. Надад үнэхээр их баяртай байна. Би энэ суманд төрж исэн. Тэгээд тэрнээс хойш энэ чиний цэцэрлэгээ төгссөн. Одоо энэ чинь сургуулаа төгсөж байна. 1-р ангиас л хойш энэ чи 12 жил сурж байна да. Тэгээд өдийг хүртэл хамт зугаацаж нэгэндээ ууралж, гомдож байсан багш, сурагч
найзууд бүгдэнд нь маш их баярлаж байна. Тэгээд бас намайг энэ их амжилтанд хүргэж өгсөн багш, намайг зогсоо зайлтгүй дэмжиж байсан арга ир, эцэг эхчүүд, найз нөхөд, тамирчид бүгдэнд нь маш их баярлалаа. Бүгдээрэнд нь хайртай шүү. Ангийнхандаа бүгдээрэнд нь маш их хайртай шүү. Зөндөө гоё дурсамж бүтээлцэн маш их баярлалаа. Цаашдаа ч гэсэн холбоотой байж сайхан дурсамжуудыг бүтээцгээе. Баярлалаа. За энэ хүү бол манай ангийн дарга, Инх болдын отгон сүх. За энэ хүү маань сагсан бөмбөр хичээлэн, болиолоор хичээлэн, за мөн хөнгөн атлетикийн спортоор хичээлэн. За хөнгөн атлетикийн спортоор 2024 онд аймгийн аврах шалралт тэмцээнээс хүрэл медаль, 2025 онд аймгийн аврах шалралт тэмцээнээс алтан медаль хүртэж одоо Төв аймгийн 100 метрийн хамгийн хурдан гүйгч болсон. Одоо маргааш мөн аймгийн аваргын 100 метрийн гүйлтэд аварга хамгаалахаар одоо бэлтгэл нь хангагдаад одоо өнөөдөр ингэ зогсож байна. За хүүхдийн маань одоо амжилтыг үнэлээд Төв аймгаас одоо цол зэргийн нэмэлт буюу спортын 1-р зэргийн шагналыг өнөөдөр шинхэн гардаж авсан юм хүү маань бай. Одоо ингээд насаараа ангийн дарга гэдэг нь амар гоё юм. Тэгээд монтажныхаа зурган дээр бас ангийн дарга гэдэг тустай хөдөлгөөр дээр гоё санагдав. Тэгээд нэгээс би чинь 10-аас 12 дугаар хүртэл ангийн дарга хийж байгаа. Өнөөдөр жоохон гонхтой. Нэгээс 12 1-р ангиас 12 дугаар хүртэл ингээд нэг ангид хамт суугаад найз нөхөрлсөн болохоор тэгээд удахгүй хичээл амраа тэгээд тараад нэг ийш тийшээ салаа өнөх жоохон гом. Тэгээд настай хүмүүс туслаад тэгээд энтэнхийн хандиваанд оролцоод мөнгө төгрөг зөвлүүлээд тэгээд байгаль орчны хамгаалаад хог энтрээ түүгээд тийм. Ангийн багштай л их баярлдаг та. Аав ээжтэй төрүүлсэнд нь баярлалаа. Тэгээд эцэгчүүдтэй ингээд нийт эцэгчүүдтэй ингээд ийм ангиж гоё чимгэлж өгөөд ширээн төлсаад бидний дандаа дэмжлэгт нь баярлж. За энэ охин маань манай ангийн ерөнхийдөө бол одоо entertainment за дээр бүжиг, урлаг, уран сайхныг ерөнхийдөө дааж авч гардаг. За ийм мундаг авьяастай сайхан уран уншлага уншина. За мөн өөрөө шатрал тоглоно. Тал талын авьяастай ийм манай ангийн мундаг охин байна. Солонгоо гэд. Манай анги айгүй онцлог талтай. Тэгээд цэцэрлэгээсээ нэг ангид одоо ингээд 12 жил хамт сурж байгаа зөндөө олон хүүхдүүд байгаа. Тэгээд тэрний нэг нь бит хоёр тэгээд 12 жил хамт сураад цэцэрлэгтээ хамт сурж исэн. Тэгээд бас нэг ширээнд хамт 1 жил суусан. Тэгээд найзтай хайртай шүү. Ангийнхандаа бүгдэнд нь хайртай шүү. Багштай бүр их хайртай шүү. Одоо ярьчихгүй эхэлчихгүй. Бит хоёрын цэцэрлэгийн багшиг болохоор ингээд Ариуна гэдэг тэг туслах багшиг нь болохоор хүрлээгээд тэгээд бага ангийн багш болохоор Янжаа орлгээд одоо дунд ангид ороод дунд ангиас ахуулаад ганчлуун багш ингээд хүлээж аваад тэгээд ингээд ганчлуун багшийн ингээд ороод ингээд 6 жил болж байгаа. Тэгээд одоо ингээд төгсөх ангид ороод тэгээд багш болээ. Тэр юм гоё явжсэн. Анхнаас ингээд яг ингээд суур боловсрал эзэмшгээд ахуулаад ингээд 12 анги төгслөө нэг багштай нэг ангид нэг ширээнд суусандаа ингээд бүр айгүй олон дурсамж бүтээсэн. Тэгээд одоо ингээд цаашлаад ингээд хөгшин болоод дурсахад хүртэл ингээд айгүй дурсамжтай айгүй содон байх гэж бодож байна. Дараагийн хүмүүс нь болохоор Үлзий Сумагийн мөнх тулгаад за өнөөдөр одоо манай хүмүүс маань одоо 12 дугаар ангиа шилдэг төгсөгчөөр ингээд төгсөж байгаа. За мөнхтлөгийн энэ оныхын амжилтыг өрөх юм бол одоо оролцсон бүх математик, физикийн тэмцээнд бүгдэнд нь Төв аймгийнхаа бүх тэмцээнд аваргын алтан медаль хүртсэн байгаа. Хэдхэн хоногийн өмнө болсон Төв математикийн нээлттэй тэмцээнд одоо Баянжанаа төлөөлж ороод математикийн олимпиадад төрүүлсэн ийм мундаг хүүхэд байгаа. Тэгээд одоо мөнх тулгын маань физикийн олимпиадад удаадараа олон амжилт гаргасан, математикаар мөн олон амжилт гаргасан ийм амжилттай одоо мундаг манай ангийн сайжуудын игний нэг байна. Яг анх 1-р ангиас бол энэ ангид сураагүй 2-р ангид орж ирж байсан байхгүй. Тэгээд анх 2-р ангид орж ирж байхад бол амар гоё болж ирсэн. Яг тэгээд өнөөдрийн эрдэм баярын сэтгэл яг энэ ангидаа үзээд ер нь бол төгсмөөргүй байна гэж бодож байна. Яг энэ ангитайгаа ер нь өөр сураад яг өөр ер нь бол ахиад суралцаар
дахиад хамтдаа ер нь суралцмаар л байгаа гэж бодож байна. Миний хувьд болохоор математик болон физик хичээлээр голчлон хичээлсэн. Тэгээ яагаад гэвэл одоо математик болон физик анх ингээд математик бодлого хариу гаргаж байгаа байвар гоё гэж төрж ирсэн. Тэгээд тэрнээсээ үүдээд анх математик хичээлд орж ирсэн байгаа. Тэгээд дунд ангид болохоор физик хичээлийг анх үзэж эхлээд илүү сонирхолтой санагдаад тэгээд физик хичээлээр илүү хичээлсэн байгаа. Энэ ангид бол 10 гаруй жил хамтдаа суралцлаа. Тийм бол хамтдаа маш олон гой дурсамжуудыг бүтээсэн. Тийм болохоор ирээдүйд нь болон одоо болгож байгаа эслийн ерөнхий шалгалтад болон ирээдүйн амьдралд нь амжилт хүсье гэж. За энэ дараагийн охин бол одоо Бэх хотын Мичтмаа гэдэг манай одоо хөнгө атлетик саксны спортоор хичээллээд за энэ саяхан болсон нөгөө аймгийн аврах шалгаруулах саксан мөнгөний тэмцээнд багаараа мөнгөн медаль хүртээд өнөөдөр спортын 2 дугаар зэргийг одоо саксан мөнгөний 2 дугаар зэргийг шагнуулад одоо байж байна. За энэ хүмүүс маань болохоор лавг сүрэнгийн мөх очиргээд за өмнө жил 2025-26 оны хичээлийн жил Өвөр хангаан аймгийн Бүрд сумаас за энэ ангид одоо шилжиж ирээ 1 жилийн өргөз одоо бидэртэй хамт өсгөж байна. За энэ хүмүүс маань болохоор одоо сүүлийн үед одоо Монгол улсад хөгжөөд байгаа модон барилдын спортоор түлхүү хичээлдэг. Улсын нэг удаагийн аварга, Азийн аваргын хүрэл медальт, дэлхийн аваргын хүрэл медальт ийм олон улсын тэмцээний мундаг шагналтаас нэг хүү манай ангид бас бидэртэй цуг сурж төгсөж байна. Би 10 сар өнгөрөөгөө энэ ангид шилжиж ирсэн. Багштайгаа анх харангаад тэмцээнээр таарч ирсэн. Ангийнхандаа төгсөлтийн баярын мэнд хүргэе. Ангийнхандаа хайртай шүү. За энэ дараагийн охин маань болохоор Чинбатын Номин гээд хөнгө атлетикийн спортоор одоо 3 жил хичээлж байгаа. Хамгийн анхны спортын амжилт нь гэвэл хүүхдийн аймгийн аваргын нөгөө 4 төрөл тэмцээнд ороод яг 4-р байранд ороод битэр зөндөө байсан тий. Хамгийн анхны тэмцээний дурсамжлалын зөндөө байлаа. Тэрний дараа жил нь одоо сайн бэлтгэлээж битэр аймгийн аваргын алтан медалийг одоо ингэртэй зөөж гялалцуулж ингэж ирж байлаа. Тэгээд 2024 онд аймгийн аваргын алтан медаль, 25 онд аймгийн аварга шалгаруулах 400 м-ийн гүйлтийн хүрэл медаль хүртсэн. За тэгээ өнөөдөр одоо амжилтын нөлөөд спортын 1-р зэргээр одоо ингээд Төв аймгийн хөнгө атлетикийн холбооноос одоо 1-р зэргээр ингээд шагнасан байна. Сайн байцгаана уу? Бид хоёр хамаатай юм байна. Тэгээд 12 жил нэг ангид суралцж төгсөж байгаадаа баяртай байна. Тэгээд одоо ингээд бид хоёрыг ингээд багаас минь ингээд юм зааж өгөөд одоо ингээд төгсгөж байгаа багш нартаа маш их баярлаа. Тэгээд энэ багш нар маань бүгдээрээ бид хэдийг одоо ингээд дэмжиж зөв замд минь оруулж өгсөн шүү. Багш нартаа баярлаа. Хамаатан тэгээд орой одоо нөгөө ахлагын хичээл давтлага тэгээд урлагийн үзлэг дээр давтахаар оройдож тарангууд ингээд хүргээд зүгж мөгдөг. Тэгээд тэрэнд нь бас айгүй их баярлалаа. Ангийнхандаа хайртай шүү. Тэгээд 12 жил нэг ангид сурлаа. Үнэхээр их баяртай. Тэгээд төгсөлтийн баяраа хийж байгаа. Тэгээд баяр хүргэе. Тэгээд хайртай шүү та нартай. Та нарыгаа зөндөө их саннаа. За мартцаагүй зогсно. За тэгээд одоо ишээ ингээд манайх одоо яриалах юм бол одоо энэ ч манай энэ сургуулийн аваргын бөөрөнцгийн аварга гэдэг одоо манайхан ч ингээд ярих юм бол ерөнхий талдаа манайхан ч ерөөд спорт бас тэгтээ бол манайхан ч ерөөсөө спорт гэсэн мөртлөө 1-р юу гэж ярьдаг лээ агшин. Тийм. Спорт бол та хэдийн хобби, дуртай үедээ хичээлэх, цаг зав гаргах зүйл. Хамгийн 1-р юу байх ёстой лээ? Хичээл бол 1-р байх ёстой. Ийм зарчаар бидэд одоо явсаар одоо 2025-аас 26 оны хичээлийн жилийг амжилттай дуусгах байна. Дуусгах юм уу? A B C D E F G H I J K L M N P Q R S T U V W X Y and Z. Найзуудтайгаа одоо ингээд цэцэрлэгээс авахуулаад одоо 12 жил хүртлээр найзууд хөрлөлөө. Үнэхээр яг ингээд яг цагаа туссан чинь үнэхээр өөрөө ирэхгүй нүдээс усгараад яг ялчгүй цаанаасаа шууд үйлээд одоо ингээд яг төгсгөөд ирсэн чинь найзуудтайгаа өнгөрүүлж байгаа хорон мөч бүхэн маань онцонтой санагдаад ер нь амар одоо энэ жоогоо болсон цаг мөч бүрийгээл бид нар одоо хорон мөч бүрээл үнцэнтэй авч өнгөрөх хүсэж байна да. Одоо бид нарт эсэлтийн ерхий шалгалт гэдэг тооны том даваа үлдсэн. Тэгэл тэрийг амжилтад авчуу тэгэл ер нь болно доо.
За тэгээд эсэлтийн өргөн шалгагч байгаа найзуудтай бүгдэнд нь амжилт хүсье. Бүгдээрээ сургуулаа аваад ирээдүйд мундаг хүмүүс болцгоорой гэж хэлье да. Би 2 дугаар ангиас шилжиж ирсэн. Тэгээд 2 дугаар ангиас шилжиж ирэхэд нэг яадаг гэсэн хотод сургууль сурж байхад багш нар нөгөө үзэхдээ өөрсдөө босчиж үздэг. Харин хөдөө сургуульд ирээд нэг сурсан чинь багш нар өөрөө очиж үзүүдгийг мэдэхгүй. Тэгээд багшийн өдөө суугаад тэгжээд ихний өдөр инжекц цэгдүүлчихсэн. Манай ангийнханд тоглож ийн өмнөөс нь бас аав ээжүүд нэгтгэгчүүд нь нэлээд тоглож бөөн баяр хүртэл байцгааж ийн уулзгааж ийн. Би бинтээ илүү дотно илүү сайн найзууд толцгоосон. Зарим нь юмудаа яг мэрэгчлээ сонгосон, зарим нь бол нэг сонгоог байгаа. Яэштэй бол одоо бэлдэж байгаа. Сайн бэлдэж байгаа. Одоо бүгдээрээ яэшээ мундаг өгөөд яг хүссэн их сургуультай ороод хүссэн мэрэгчлээ. 2 жилийн өмнө анх энэ ангид шилжиж ирж илаа. 9 сарын 11-нд би анх энэ ангид ирсэн. Тэгээд энэ ангид суралцаад ер нь 2 жилийн нүрийг үзээд одоо 12 дугаар ангийнхаа хонхны баярыг хийгээд байж байна. Тэгээд ер нь найзуудтайгаа ирээд нэг 12 хоногийн дотор хурдан дасаж найзал нөхөрлсөн байгаа. Ер нь хамгийн түрүүнд орж ирээд багштайгаа шууд уулзахад багш маань амар дотн хүлээж авсан. Тэгээд ангийн хүүхдүүд маань ер нь сайхан гоё хүлээж авсан. Шууд найзлаад явцсан тэр өдрөөсөө. Жогон дасахгүй ах магадaltaй байхаа да. Нөгөө монгол хүүхдүүдтэй ер нь харьцаж үзэж байгаагүй. Тэгээд харьцахыг яаж харьцах аргыг нь ойлгохгүй жоохон тэрэндээ жоохон бодолтой л ирчихсэн. Ангийнхандаа нэгээр нь зааж өгсөн, хүмүүдийн зааж өгсөн найзуудаа маш их баярлалтай шүү. Хайртай шүү.
ангийн багштаа маш их баярлалаа. Анх орж ирэхэд бол ер нь айгүй айцтай тасч чадах болов уу гэж ер нь тийм айцтайсан. Харин бараг 2-3 оноо л амар хурдан тасаал манай ангийнхан амар гоё илдэг найрс хүүхдүүд байсан амар хөвгөлтэй. Багш маань хүртэл амар хөвгөлтэй. Тийм найрсаг хүүхдүүд яаж ээж дээрлэх чинь нөө багштай хэлээрэ гэж амар хүүхэн тийм юм байсан. Хүүхдүүдийг олон тал руу ингээд чиглүүлсэн амар мундаг багш нартай тийм ангийн багш маань хүртэл амар спортлог тийм мундаг сайн хүн байсан. Хамгийн анх би нэг Арангаа аймгаас ирсэн болохоор нэг дотор байран тэгээд дотор байрныхаа найзуудтай төрүүлж танилцаад дотноссон. Тэгээд Солонгоо, Ариуслан, Ойка гэдэг тэгээд Номоо гэдэг манай найзтай байгаа. Шилжиж ирээд удаагүй ч гэсэн нэг анги шиг нэг анги үжиж байгаа намайг ингээд яг л өмнө байсан юм шиг ингээ хандлагт баярлаа. Бүгдэнд хайртай шүү. За өнөөдөр 12-ын А ангийн хонхны баярт оролцож зогсож байгаа да. Туйлын их баяртай байна. Бяцхан хөөрхөн шавнараа 2014 онд хүлээж авч одоо Аагаас нь Эрдэм хүртэлх замынхан суурийг одоо тавьсан да. Багш нь маш их баяртай байна. Ийм шилдэг хүүхдүүдийн багш болсноороо бахархаж байна багш нь. Урлаг спорт бүх тэмцээнүүдэд бол мандаж чаддаг байсан. Тэгээ багш нь бол за та нар энэ мандажсан чигээрээ 12 мандаж төгсөн шүгсэн. Өнөөдөр багш нь хүүхдүүдэд хараад үнэхээр их бахархсан. Би бараг л өчигдөр орооноос эхлээд уйлах болдго энэ гэдгийг бодсон чинь манай тэр тийм штэ энэ юм штэ гэж бодоод тэгээ одоо шавнартаа миний шавнарыг миний залгамж халааг авч ангийн минь дааж ийм их амжилтанд хүргэсэн чулуухай багштаа маш их баярлж байна. Энэ багшийн хүчтэй бол одоо ороогүй юм. За ингээд сумын одоо оюунлаг Эрдэмтэй аврах сурагчаар энэ жил сумын 2 аврах сурагч миний ангиас төрсөнд бол бахаргаа таншгүй ингээд үлзий сумьягийн мөнгө тулаага Эрдэм ундрал хоёр маань авраг болгоод би гэртээ нөгөө авраг болно гэдгийг нь уул мэдээгүй би мэдсэн байсан бол ирэх байсан. Тэгээ нөгөө яг болоо зургийн тавьдсан хойно хараад гэртээ бүр орилж ийсэн би манай хоёр шавьштэй тэгсэн чинь манай үгэнд сонсчоод одоо бүр хөгшөрчжээ чи одоо бүр хамаагүй юу яадаг болчих гэж хэлжсэн. Ингээд хоёр бүх шавнараа хараад үнэхээр юм бахархаж байна. Миний шавнар бол бүгдөө чадaltaй. Би хэлдэг байсан муу хүн гэж байдгүй залхуу хүн гэж байдаг шүү. Мэрийнх юм бол юундаж хурж яднаа гэд. Одоо шавнартаа захихад юуныхаа ээшээрээ одоо тэргүүлж мандаж хүссэн мэрэгжлээ эзэмшээрэй гэж л багш нь хүсэе да. За ингээд шавнартаа эдэмий дээж барьчих. Обод харгыг заасан багангийн багша баярлаа. Бачирхан би чин бодож сурлаа. Багангийн багша баярлаа. Бачирхан би чин бодож сурлаа. Багангийн багша би хайртай.
заруулаад минь зөвөн шахарыг заасан багангийн багшаа баярлалаа бачирхан би чинь уншин сурлаа багангийн багшаа баярлалаа бачирхан би чинь уншин сурлаа багангийн багшаа би хайртай багангийн багшаа би хайртай Төгсөлтийн баярыг тэр өдөр бид нэр маш их уйлсан. Уйлаад л байсан. Цэцэрлэгээсээ хөдөлцөж өсөөд нэг ангид суралцаж, усгээ хамт заалгаж, амьдралын баяр гонигийг хамт туулсан найзууд маань өнөөдөр өөр өөрийн мөрөөдлөөр жигүүрээ дэлгэн нисэж одно гэж бодхоос л өөрийн ирэхгүй л нөлмөс урсаад байсан. Бид нар бие биендээ дэндүү тасчээ. Өглөө болгон уулздаг байсан андууд маань маргаашнаас өөр хот, өөр зам, өөр амьдралын зүг алхах гэж байна. Гэхдээ бидний дурсамж энэс сургуулийн хонхны дуу, анги танхимын шууганд, намрын тэрэл шаргал өдрүүдэд бие биенийхээ зүрх сэтгэл хизээж хүүхэд насныхаа унган төрхөөрөө өвөрдүүлнэ. Тиймээс бид төгсөлтийн баярын бичилгээсээ ч гэсэн өчүүхэн жаахан хэсхийг ч хасахгүйгээр багш нарыгаа хэлсэн үг бүрээс өчүүхнийг нь ч унгалгүй. Ангийнхаа найзуудын алтан үгсийг алдаа мадагтай ч хамаагүй бүгдийг нь хадгалснаа та нартаа одоо хүргэж байна. Хонхны баяр гэдэг цаанаас содно. Ээжийн хайр, аавын бахархал, өвөө эмээгийн догтлол, багшийн итгэл, найзуудын нөхөрлөлийн үн цэнийг хамтд нь багтаасан хамгийн нандин мөч. Цэцэрлэгээсээ эхлээд нэг ангид хамт явсан та нарыгаа би насан туршдаа санаж дурснаа. Нэгэн насны минь хамгийн нандин чимэг болсон ангийн амт найзуудтай ахин дахин хайртай гэдгийг хэлье. Их амьдралын уртад багшийнхаа сургаалыг ахин дахин санаж, хол явбал захиатай, ойр явбал мэндтэй, нэг нэгээ унахт нь түшиж, өндийгт нь баярлаж, яг л одоогийнх шиг инээд цалгисан дурсамжаараа бие биенээ хөвлөж, бид насан туршдаа нэг ангийнхан хэмээн бахархаж, их түүхээ эхлүүлцгээе. Хүүхэд насны минь гэгээхэн он жилүүдийн хамгийн дурсамжтай мөчөөр аялсан эрхэм танд баярлалаа. Сурагч нас минь баяртай